Барилдыг залуучууд бас нэг энэ жил бас баян үлгийн тус гал болоод бас бие дагаад юм уу ингэж гарч байгаа. Энэ чи манай бас үлгийн хүчлэн гүжний дэвжээ байгуулад тэрнэр өдрөдүүлээд бас ингэж тусгай гал болоод гарч яана бас нэг 30-аад хөвшүү залуучууд ихэнхэнтэй тэгээд бас нэг улсын сул горьдсон залуучууд байна. Тэд нэртэйгээ бэлтгэл сургууль хийлгээд би бас хөдөөнөөс орж ирээд эд нэртэйгээ хамт ингэж бэлтгэл сургууль хийлгээд сайхан л байна. Манайх нь ер нь манай бөгшүүд залуучууд энд чинь бол айдос гэдэг нэг манай үлгийн хүчний дэвжээ гэдэг нэг байгуулсан. Тэрний аймгийн арслан солдоо өөрөө. Тэр хүн ер нь өдөрдөөд энд хүн зохион байгуулж байгаа. Энд чинь бас байна бас энэ аймгийн арслан сая айдос гэж байна, аймгийн арслан ханаат гэж байна, аймгийн арслан мурат гэж бас байна. Ус арслан эднэр бас бие биендээ дэм болоод эдэн бас барилж байгаа бөгшүүд байна бас нэг. Гэхдээ энэ 1024 мөнх барилдана гэдэг шиг бол 512-аас бас нэг давааны хөнгөлөлттэй ч бас байж болох юм. Энэ жил энд бас нэг 32 бөхөр шүүгүрг хэмжин их олон солтой бөгшүүд гарах юм болов уу гэж бас гордож мөрөөдөд. Бас энэ залуучуудыг бас бэлтгэл сургаад бас нэг сол гордож л байна л да. Би ер нь аймагаас 4 улсын солтой байдгийн тэрний хамгийн отгоо нь бий байгаа. Би Осголовсноос хойш одоо 35 жил болсон байж тээ. Тэгээд бас нэг аймгийн ард түмэн өсөж байна. Одоо хамгийн том нь ярих юм бол 82 онд дандаа тунаагаараа 3 4 5 6-гийн дандаа тунж шүүгийн амирчээсэн хар сасуулаа биелүүлжсэн. Сайхан барилдан байдгийг. 512-аас 8 жилдэж тэгээ шүүгэршээсэн сайхан дурсамжтай байдгийг. Тэгээд бас ер нь барилдаан зөндөлдөө. Тэгээд хоёргийн барилдаанаараа би чинь 81 онд мөнгөн медаль, 83 оны ард түмний доллароос спартакаар хөрөл медаль, аймгийн наадамд 10 удаа төрүүлж нэггүй зүүрлсэн гээд Цагаан сарын 80 оны цагаан сарын барилдаанаар аймгийн арслан байхдаа одоогийн 4 заны хаяж 8-гийн шүүгийн 8-д үлдэж яйсэн гээд зөндөө байна. Ер нь тэр жижигхэн оюун барилдааны нэртэй бол ер нь зөндөө би бол амьдралаа энэ бөхтөж спорт зориулсан үе шүү дээ. Залуучууд нь дотроо хийгээд бас нэг аймгийн солтой улсууд нь бол тэд нэртэйгээ хамтраад хийж байна. Үгүй энэ чинь чөлөөтэй шүү дээ. Энэ чинь бол тийм нуус юм байх юм бэлтгэл хангаад бас нэг өгөх гэдэг шин барилж яаж бэлтгэл нь хандаг болохоос зүгээр ингээл аргалаад хангаж байхгүй шүү дээ. Тэд нэртэйгээ байнга л бэлтгэлтэй гэж. Манай бөхчүүдтэйгээ голдуу. Манай Увс аймгийн бөхчүүдтэйгээ бид нар шинийг хашааны наан санал байж гин. Тэгээд байнга л бэлтгэлтэй сувлгий. Та нар ч бас сайхан надараа.